Эсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл 2 дугаар сарын 9-ний өдрөөс эхэлж бүртгэлийн ажил 80% явагдаж байгааг мэргэжилтнүүд хэлсэн. Энэ жилийн хувьд эсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтанд өөрчлөлт орсон. Тухайлбал засгийн газрын 2003 оны 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалтыг шалгуулагч бүр өгнө. Ингэхдээ Монгол хэл бичгийн шалгалтын босог оноог 400 оноогоор тогтоожээ. Тэгэхээр ихтэй сургууль коллежид эсэгчдээс Монгол хэл бичгийн шалгалтыг 2014 оноос эхлэн авдаг болсон. Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу. Тэгэхээр энэ жилийн хувьд бол Монгол хэл бичгийн шалгалт 6 сард буюу эсэлтийн ерөнхий шалгалттай өмнөх өдөр хамт зохион байгуулагдана. Эсэлтийн Монгол хэл бичгийн шалгалтын босог оноо нь 400 байгаа. Үүний дагуу 7 сарын 1-нд дүн гаранд Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудас гэдгийг тусна хүүхдүүдэд шалгуулагчдад өгөх юм байна. Монгол хэлний шалгалтанд 400-аас дээш оноо авч байж дараагийн эсэлтийн ерөнхий шалгалтанд орох ихтэй сургууль суралцах эрх нэгдэх юм. Шалгуулагч их хэлний шалгалтандаа 400-аас бага оноо авсан тохиолдолд дараа жилийг хүлээнэ. Тэгэхээр энэ дээрээс нэг үг хүүхдүүд сайн ойлгох хэрэгтэй вэ гэхээр Монгол хэл бичгийн шалгалтандаа 400-аас бага оноо аваад ихтэй эсэлтийн ерөнхий шалгалтын хичээлүүд дээр 400-аас дээш оноо авсан ч гэсэн тухайн шалгуулагч энэ жилийн хувьд дээд сургуулиуд эсэх боломжгүй болно гэсэн үг. Гэхдээ эсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудас нь 2 амтамжтай хугацаанд хүчинтэй хэвээрээ байгаа. Дараа жил дахин Монгол хэл бичгийн шалгалтаа өгжээж тухайн батламжаараа дээд сургуулиуд эсэж болно гэсэн үг. Эсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл эх сарын 25-ны өдрөөр дуусгар болно. Энэ жил 36200 орчим төгсөгчид эсэлтийн ерөнхий шалгалтыг өгөх бөгөөд өмнөх жил төгссөн төгсөгчид нэмэгдэн нийтдээ 40000 орчим төгсөгчид эсэлтийн ерөнхий шалгалтанд орох төлөвтэй байгааг боловсролын яам судалж гаргажээ.